Анна Симонович бол Оросын нэрт жүжигчин, Блестяшие хамтлагийн экс гишүүн, мөн уран ургалтын спортын мастер. Харин энэ удаа тэрээр байгаль хамгаалах хөдөлгөөнийг дэмжигчийн хуваар олонний өмнө гарч ирлээ. Ийм асуудалд олон нийтийн анхаарлыг хамгийн сайн татаж чадах хүмүүс бол бидэн шиг олон танигдсан хүмүүс. Өөрийн гэсэн үзэгч дагагчтай олон нийтийн санаа бодолд нөлөөлж чаддаг хүн бүр хүмүүсийн амьдралд эерэг өөрчлөлт авчир чадна гэж би боддог. Би байгаль дэлхийн их нутгаа маш их хайрладаг. Тиймээс энэ хөдөлгөөнд нэгдсэн. Дэлхийн хамгийн үнэт байгалийн өвүүдийн нэг бол байгаль нуур. Тиймээс экологийн асуудал энэ нууртай салшгүй холбоотой. Бид энэ гайхамшигт газрын төлөө олон нийтийн анхаарлыг хандуулахын тулд ирсэн. Мөн байгаль дэлхий, байгаль нууртаа хэрхэн хайр гамтай хандах ёстойг өөрсдийн үлгэр дуурайлалаар харуулахыг хүсэж байна. Учир нь энэ бол дэлхийн үнэт эрдэнэ. Тиймээс эко идэвхтнүүд үйл ажиллагаагаа байгаль нуурын мөсөн дээр зохион байгуулжээ. Байгаль нуурын экологийн асуудлын талаар маш их зүйл яригдсан, бичигдсэн. Олон хил цөлөг дугуйчрын уулзалт хинжээчдийн дүгнэлт албан бичигч гарсан. Харин энэ удаагийн арга хэмжээний гол зорилго бол олон нийтийн дуу хоолойг хүчирхэгжүүлж асуудлыг хамгийн өндөр түвшинд хүргэх явдал юм а. Харин энэ сэдвт анхаарал татах аргыг нэлээд өвөрмөцөөр сонгожээ. Байгалийн мөсөн дээр тоглолт зохион байгуулж, шин дууга блогерууд болон хэвлэл мэдээллийнхэнд танилцуулсан байна. Зохион байгуулагчдын үзэж байгаагаар pop соёл, содон шийдлийн тусламжтайгаар хүмүүсийн анхаарлыг илүү хүчтэй татаж болдог гэж. Байгалаа хамгаалж түндээ үргэлж хайр гамтай хандах ёстой. Энд экологийн төлөө ийм арга хэмжээ болж байна гэдгийг мэдээд би дэмжихээр ирсэн. Байгалийн мөсөн дээр ирсэн зочдыг даруулахын тулд жижиг дайлагч бэлтжээ. Хамгийн гол нь эко идэвхтнүүд хуунцар хэрэглээгүй байна. Бүх савсуулга нь олон дахин ашиглах зорилттой байжээ. Мөн бүтээгдэхүүний чанарыг зочдын нүдэн дээр шууд шалгаж үзүүлсэн байна. Манай бүтээгдэхүүнд экологийн хувьд цэвэр эсгийг шалгаж байна. Маш цэвэрхэн байна. Вау! Үйл ажиллагаа Анна Симоновичийн гарын үсгийн уулзалт хамтарсан оройн зоогоор өндөрлөжээ. Ийхүү ногоон хөдөлгөөний уур амьсгал манай редакцтаж хүрлээ. Алена Михалева, Алена Бельдинова. Новости дня. Проект по разработке Улаан үдийн брендийг боловсруулах төсөл хэд хэдэн үе шаттайгаар хэрэгжиж байна. Эхний шатанд брендийн нийслэлийн онцлог дахин давтагдшгүй төрхийн талаар хотын иргэдийн байр суурийг цуглуулжээ. Судалгаанд 5,000 гаруй хүн оролцсон байна. Бидний өмнө тавьж байгаа зорилго бол жуулчин эсвэл хотын иргэний тосч авч байгаа таксины жолооч манай хот ийм онцлогтой гэж өөрийн зөвхөн ярьдаг болох явдал. Энэ намнаас амдамжин төгдөг ард нийтийн санаа авалж хотынхаа өөрсдөө бахархдаг болоосой гэж хүсэж байна. в основном горожане. Судалгаанд оролцсон иргэдийн олонх нь улаан үдийг юуны түрүүнд нарлаг хот хэмээн тодорхойлжээ. Мөн үзэгсэлэнтэй, төрлөх, хайртай хот гэж нэрлсэн хариулт давмгаалсан байна. Харин нийслэлтэй холбоотой хамгийн түгээмэл дурддагдсан зүйлсийн тэргүүнд байгаль нуур, Ленины толгойн хөшөө, хийд татсан оржээ. Үүнээс гадна хотынхон өөрсдийнх нь зан чанарыг ч үнэлсэн байна. Улаан үдийнхэнд ямар чанар байдаг вэ гэж бид нээлттэй асуулт тавьсан. Иргэд өөрсдийн хүссэн ямар ч тодорхойлт хэлж болох байсан. Энд гурван чанар ил таван алсаа. Утга ойролцоо эдгээр үг нь ээлдэг зочлонтой найрсаг гэсэн тодорхойлолтууд юм. Үнэлгээ маш өндөр гарсан. Өөр хотуудтай харьцуулбал ийм төрлийн тодорхойлтын ялгаа үнэхээр мэдэгдэхүйц байна. Анализ мнений жителей. Мөн оршин суугчдын санал бодолд хийсэн дүн шинжилгээ нь улаан үдийн төрх мөн чанарын загварын үндэс болжээ. Энэ загвар нь хотын дахин давтагдашгүй онцлогийг улаан үдийнхэн хэрхэн хүлээн авч байгааг илэрхийлэх 8 утгын блокоос бүрдэж байгаа юм. Тэдгээрийн нэг нь хоёрын хот гэх санаа аж. Город двух
достаточно много примеров. Одоо ямар нэгэн хоёр тал шинжээр эсвэл хослолын бэлэгдлээр тодорхойлох боломжтой олон жишээ. Юуны өмнө хотын нэр өөрөө хоёр үнэс бүрддэг ховор тохиолдол үү үсэг байна. Хоёр гол байна. Танаа Сибирийн төмөр зам хотыг хоёр хэсэгт хуваадаг. Үүн газар нэгэн зэрэг Сибирьч алс дорнч. Харин илүү бэлэгдлийн утгаараа ярил сүнс ба бие энэ баян буюу арга бэлэгч гэж хэлж болно. Несколько вариантов. Улаан үдийн брендийн үзэл санааны хэд хэдэн хувилбарыг боловсруулагчид эх 5 дугаар сард танилцуулахаар төлөвлөсөн байна. Харин улаан үдийнхэн өөрсдөө хамгийн ойр сэтгэлд нийцсэн хувилбарыг фокус бүлгийн уулзалт болон захим санал асуулгаар сонгох юм байна. Оны эцэгэд брендийн дүрслэх хэв маяг болон тэрнийг хэрэгжүүлэх, сурталчлан таниулах, наривчлсан төлөвлөгөөг боловсруулж дуусгахаар болжээ. Щербаков, новости дня. Ирхүү хотын дээгүүр сүмийн хонхны жингэнэ цууратна. Ийхүү сүм хийдүүд амилсан аврагчийг магтан алдаршуулж байна. Олон өнгө авиатай энэ иг шиг гэрэлт 7 хоногийн турш үргэлжлэх юм. Аврагчийн сүмийн хонхны цамхагт Александр Геннадьевич Ипполитов ажилладаг. Тэрээр эхлэхэд хизээж оройдтгүй хэмээн ярьж байна. Учир нь тэр өөрөө 51 наснда хонх зохиогч болжээ. Би одоо ч санаж байна. Анхын төгсөж ирээд эвдүүгийн хөдөлгөөнд төвчөр дандаа алддаг байлаа. Хэмлэг нь барьж чаддгүй. Жинхэнэ эмх замбраг дуутай л байсан. Өөрөд нь түүнийг яралаа шонх гэж нэрлэдэг байлаа шүү дээ. Би яг тийм л зүйл хийж байв. 19 лет прошло. Хувь тавилангид нууржилсан тэр мөчөөс хойш 19 жил өнгөрсөн байна. Александр Геннадьевичийн хэлснээр сүмийн хонх зохиогч болохын тулд хөгжмийн боловсрол хамгийн чухал нь биш. Харин биеийн эвсэл, хүсэл эрмэлзэл илүү чухал байдаг аж. Энэ механизмыг ажилуулахын тулд хонхны хилтэй холбогдсон датлгуудыг өөр рүүгээ татах хэрэгтэй. Хонх бүр өөрийн гэсэн өрмөц өнгө альттай. Гаднаас нь харахад зүгээр л татлаг татаад болчих мэт. Гэвч үнэндээ энэ хангалтгүй. Жинхэнэ ихшиг нь сэтгэлийн гүнээс төрж хурууны үзүүрээр ихшгэлдэг. Харин тэр хөдөлгөөнийг олон дахин давтаж төгөлдржүүлэх хэрэгтэй. Эрхүүн бужийн хамгийн эртний хонх зохиогчдын Благовестник сургууль 18 жилийн хугацаанд 200 гаруй хонх зохиогч бэлтгэн төгсгөжээ. Бид зүрх сэтгэл төрөлх номлолыг сонсдог. Бурхны хөрөг зураг зурдаг уран бүтээлчд хэрхэн ажилласныг хардаг. Харин сумын гадна талд сумын өөрийн дуудыг шилдэнд хонх юм. Хонх хүмүүс энэ гоо сайхан дуудаж байдаг. Ирж үзээрэй. Бурханд хандаарай. Сүмд орж үзээрэй. Энд ямар гайхамшигтай байдгийг өөрсдөө мэдэрнэ. Харин энэ бол тус сургуулийн нэгэн шав Александр Ряполов. Тэрээр хонх зохиогчдын сургуульд 2 дахь жилдээ суралцж байна. Хичээл амралтын өдрүүдээр явагддаг учраас үндсэн ажил тагаа давхар хослуулах боломжтой. Хажууд нь охин Нонан байна. Бяцхан охин төрөлхийн сониуч зангаараа энэ ур чадварыг сурч аавда айлын мэдэгдэхүйц өрсөлдөөн үүс гэж хэлжээ. Би Рябкийн өргөнчлөөнд байдаг 12 жилийн сүмд явдаг. Манай сүмийг дөнгөж барьж эхэлж байх үед ламт нь над дээр ирээд манад хонх цогч шалгаа гэж хэлсэн юм. Тэгээд над санал тавьсан гэхээс илүүтэй сурхаараа юу гэж хэрээсөө. Яагаад хонх зохих дуртай болсон бэ? Энд чинь хөгжим шүү дээ. Хөгжим надад өрүүлж таалагддаг. Улаан өндөгний баярын 7 хоног бүр үнэн алдартны сүмүүд хүссэн хүн бүхнийг хонхны замхаг дээр гарч үцхийг урьдаг. Энэ бол эртний уламжлал. 4-р сарын 18-ны хүртэл хинч хонх зохиогчийн дүрд өөрийгөө сорж болгоч зөвхөн тодорхой цагт өглөөний болон оройн мөргөлийн хооронд боломжтой. Харуушийн хороололд баригдаж байгаа 101 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн дотор заслын ажил эд өрнөж байна. Талбай дээр одоогоор 100 гаруй хүн ажиллаж байгаа аж. Төслийн дагуу бага ангийн сурагчид тусдаа блокуудад хичээлнэ. Харин арга хэмжээ зохион байгуулах зорилттой тайзуулан мультимедиа дэлгэцтэй том актовый зал байх юм. Хоолны газрыг өөрийн нарийн бовны цэгтэйгээр тоноглоно. Энд нэг дор 360 сурагчийг хооллох боломжтой. Мөн эмийн сангийн хадгалалт, вакцины өрөө, өвчтөх хүүхдийг тусгаарлах хэсэг бүхий ариун цэврийн бүсийг төлөвлөжээ. Үүнээс гадна барилгачид спортын том жигүүр босгож байна. Тэнд лекцийн танхимууд, биеийн тамирын 2 зал, нэг фитнес зал байрлах юм. Спортын хичээл зөвхөн дотор бус гадаач үргэлжилнэ.
На территории школы Сургуулийн талбайд дэжүүрэн спортын бус байгуулна. Энэ нь хөл бөмбөгийн талбай, гар бөмбөг, сагсан бөмбөгийн талбай, гүүлтийн зам бүхий том стадион байх юм. Мөн амрах хэсгүүд арга хэмжээ зохион байгуулах талбайч төлөвлөгдсөн. различных мероприятий. Барилгын бүх явц хатуу хяналтад өрнөж байна. Ялангуяа бетоны чанарт онцгой анхаарал хандуулжээ. Ведется ежедневно. Гүйцэтгэгч байгууллага ашиглаж байгаа материал, ажлын чанарт өдөр тутам хяналт тавьж байна. Мөн улсын барилгын хяналтын байгууллага хянаж байгаа. Одоогийн байдлаар энэ объектын чанартай холбоотой ямар нэгэн зөрчил илрээгүй. В рамках Залуучууд ба хүүхэд үндэсний төслийн хүрээнд энэ шин сургуулийг мэдээллийн технологийн чиглэлийн орчин үеийн лицей хэлбэрээр хөгжүүлэхээр төлөвлөсөн байна. Тус лицейн сургалт хөтөлбөрүүд нь холбооны улсын түвшний шаардлагад нийцсэн байх юм а. федеральному уровню. Нэг амралтын бүснэ байгалийн шинжилгээ ухааны хичээлүүдэд, хоёр дахь нь мэдээлэл зүйн математикийн чиглэлд, гурав дахь нь хэл түүхийн чиглэлийнхэнд зориулагдана. Мөн манай сурагчдыг боловсролын байгууллагуудаар дамжуулан бүс нутгийн эдийн засгийн тэргүүлэх салбаруудтай танилцуулах юм. Лицей Лицей сургууль энэ оны 9 дугаар сарын 1-нд үүдэнэ. Харин 11 жилийн дараа анхны төгсөгчд нь өөр байгалийн хязгаарын IT салбарын хөгжлийн бат бөх суурь болно гэж үзэж байна. отрасли Забайкальского края. Юрий Николаевич. Юрий Николаевич Иванов бол зүгээр нэг үнэт итгэлийн дархан биш. Харин амьдралын болон мэрэгжлийн ариун туршлагатай хүн юм. Тэрээр Арилахын дунд сургуульд суралцаж эхэлснээс хойш зөвлөлтийн айрамд алба хааж, дараа нь төрслөх урлаг, графикийн дээд боловсрол эзэмших хүртлээр урт бөгөөд баялаг замыг туулжээ. Түүний уран бүтээл 1992 оноос хойш ардын уламжлалт гар урлал, үнэт итгэлийн урлагтай салшгүй холбоотой явж ирсэн байна. 1992 года. Би Хабаровс сурж байхдаа Брэдэс ирсэн ангийн найз Гармажопов Сабинтай танилцсан юм. Тэр надад пилигран буюу нарийн утсан чимэглэлийн аргыг зааж өгсөн. Брэдэд энэ чиглэлийн сурвалж маш өндөр түвшинд хөгжсөн байдаг. Тэр надад зааж өгсөн түүнээс хойш өнөөдрийн хүртэл би үнэт итгэлийн урлалаар хичээлсээр байна. С 2001 2001 оноос Юрий Николаевичийн уран бүтээл жинхэнэ мэрэгжлийн төвшөнд шилжжээ. Үзэсгэлэнт дэлгэгдсэн тэрний бүтээлүүдээс олон жилийн туршлага, хоримтлагдсан ур чадвар тодхон мэдрэгдэнэ. куплены за долгие годы. Энэ үзэсгэлэн зөвхөн үнэт эдлийн бүтээлүүдийг дэлгэн үзүүлж байгаа хэрэг биш. Харин зохиогчийнх нь амьдрал, уран бүтээлийн замналыг бүгд нь илэрхийлж байна. Энд 7 стенд дээр нийт 50 орчим бүтээл тавигдсан бөгөөд тус бүр өөрийн гэсэн түүхийг өгүүлдэг. Жишээлбэл харин торгон хээ нэртэй энэ иж бүртлэн хүүн төрсөн гэр бүлийнхэн түүхэнд зориулсан бүтээл юм. Алт болон хором диапсид чулуугаар хийсэн бөгөөд 1995 онд уралсан юм. Среди многочисленных Үзэсгэлэнт тавигдсан олон бүтээлээс төрөл бүрийн хийцтэй эд зүйлсийг харж болно. Дархны ажлын үндсэн арга барилын нэг нь филигран буюу нарийн утсан хээ угалц юм. является филиграни. Эхлээд утсаа бэлтгээд тодорхой хэмжээнд хүртэл сунгана. Дараа нь хоёр утасны хооронд сүлжээс гаргаж түүнийг сувж боловсруулдаг юм. Хамгийн дуртай бүтээл нь юу вэ гэвэл дархан нэртэй танхимын хайрцаг байгаа. Тэр бүтээл 2013 онд Санкт Петербургт болсон үнэт эдлийн ур чадрын гайхамшиг төрөлд 2 дугаар байр эзэлж байсан юм а. Выставка Юрия Түүний уралсан бүтээл бүр өөрийн гэсэн түүхийг өгүүлдэг. Юрий Ивановын үзэсгэлэнд алт мөнгө хүрлээр хийсэн үнэт эдлэлээс гадна бүгд найрамдах улсын төрийн бэлэгдэл Ингрийн тэмдгүүд ч багтжээ. Үзэсгэлэн 4 дугаар сарын 20-оос 30-ны хооронд Якутийн Эрдэнэсийн санд олон нийтэд нээлттэй үргэлжилж байна. Саракумов, Якутск. Каждая из этих робособак Эдгээр робо нохот ус бүр 5 хүртэлх килограмм ачаа тээвэрлэх чадвартай. Тэд өтгөн шугуу, хайрган зам, ингэр уулаар хэрж хүн хүрэхэд бэрх газарт ч очиж чадна. Хөдөлгөөний уян хатан байдлыг 13 үе холбоос мөн 2 цаг орчим ажиллах хүчин чадалтай батарей хангаж байгаа юм. Дотор нь гэрэлтүүлэх суйрлуулсан тул ийм робо нохтыг ажилтны парк, орон сууцны зохицолборт, эрүүл хамгаалтад аль хэдийн ашиглаж эхэлсэн байна. Харин тэдний хажууд 170 орчим сантиметр өндөртэй үзэсгэлэнтэй бүсгүүчүүд мэд харагдах хүнд үрст роботууд байна. Тэд 11 хэлээр харилцах чадвартай бөгөөд дэлхийн янз бүрийн бүс нутагт ажиллахаар бүтээгдсэн байна. в разных точках нашей планеты. Бид хүндүрст робот болон робонохоо 30 гаруй улс бүс нутагт экспортлсон. Тухайлбал Европт, Их Британи, Польш, Итали зэрэг орнд бүтээгдэхүүн олноор нийлүүлсэн. Ийм хэмжээний нийлүүлэлт хийж байгаа нь энэ технологи тодорхой түвшинд боловсрч гүйцэнийг харуулж байна.
Өнөөдөр Хятад улс дэлхийн хамгийн том робот үйлдвэрлэгч болоод байна. 10 жилийн өмнө тус улсад ийм төрлийн бүтээгдэхүүн экспортлох гайлын ердөө 5хан ангилал байсан бол одоо 13 болж нэмэгдэжээ. Хүнтэй хамт ажиллах туслах роботууд, амьтантай төстэй ухаалаг бионик роботууд, мөн цэвэрлэгээний роботууд зэрэг шинэ ангиллалууд бий болжээ. Тэдний зарим нь аль хэдийн хүмүүсийн хажууд мөр зэрэгцэн ажиллаж эхэлсэн байна. Нэг автомашин үйлдвэрлэхэд ойролцоогоор 2000 цэгийн гагнуур шаардлагатай байдаг. Энийг 6 тэнхлэгт үйлдвэрлэлийн робот өндөр наривчлалтайгаар гүйцэтгэдэг. Энд ийм нэгэн робот 12 минут тутамд үйлдвэрлэлийн шугамаас гарч байна. Хятадын роботууд дэлхийд даяар хүрээгээд хэлж байгаа нь үндсэндээ улсын үйлдвэрлэлийн чадах өргөж байгааг илрэл юм. Үүний цаана бүхэл бүтэн аж үйлдвэрийн сүлжээний өсөлт бий. Сүүлийн 10 жилийн хугацаанд үндсэн эд ангиас эхлээд голлогч даал цаашлаад ашиглаж байгаа материал хүртэл шат дараатайгаар дотоодоо нутагш байгааг бид харлаа. Энэ бол үе шаттай хэрнээ нийлүүлэлтийн бүх сүлжээг хамарсан ижвэрэн шинжил юм а. Хятадд робот техникийн хөгжлийг дэмжих төрийн стратеги боловсруулжээ. Тус улс 2030 он гэхэд хиймэл оюуныг эдийн засагтай 90% түвшинд уялдуулж, робот техникийн цогц хөгжлөөр дэлхийд тэргүүлэх зорилт тавьсан байна. Денис Чижов, Хань Лан, CGTN. Хятадын баруун өмнөд хилийн бүсэд 1000 гаруй жилийн түүхтэй нэгэн угсаатны тосгон оршдог. Энэ бол Хятад дахь уугуул омгуудын хамгийн сайн хадгалагдан үлдсэн суурангуудын нэг юм. Энэ бол Юнан мужийн Вэндин хот тосгон юм. Урд цагт энэ газарт хурч очно гэдэг туйлын бэрх байжээ. Харин өнөөдөр Хятадын өндөр хурдны төмөр замын ачаар аялагчид улам олон шин чиглэл, шин ертөнцийг нээн таньж байна. Юниан мужийн энэ газарт ирэх боломж олцсонд би маш их баяртай байна. Би нутгийн өвөрмөц угсаатны соёлын талаас саяхан мэдсэн. Эрдэнэ угсаатны тосгонд очих мөчөө төсөө ядан хүлээж байна. Түүний соёл төвхтэй танилцах үнэхээр сонирхолтой юм байна. Өмнө нь би Джеки Чантай хит кинонд үздэг байсан. Харин одоо энэ угсаатны тосгон руу явж байна. Учир нь саяхан зураг авсан киноны хэсгээс олон нийтийн сүлжээг харсан юм а. Энэ эрдэнэ тосгон маш олон сонирхолтой зүйл байгаа гэдэгт итгэлтэй байна. Кинон урлаг энэ ууланд мартагдах шахсан тосгоныг өнөөдөр жуулчдын очих дуртай шин чиглэл болгосон байна. Сүүлийн жилүүдэд Хятадын хилийн бүсүүд рүү чиглэсэн шин тээврийн шугамуд нээгдснээр тийш хүрэх зам илт хялбар болжээ. Вэндин шиг аслагдсан чиглэлүүдийн хувьд өндөр хурдны төмөр зам бий болсон онцгой ач холбогдолтой. Өндөр хурдны галт тэргээр энэ дэрх жуулчдын тоо олон нэмэгдэж байна. Кинон хүмүүсийн анхаарлыг татаж, төмөр зам нь хүрэх боломжийг нээж угсаатны соёл өнгөрсөн ба өнөөийг холбож байна. Энэ бүхэн олон хүнд Юнианыг шинээр нээж, ховорхон үзэсгэлэнтэй дахин давтагдчихвээ нутгийг жих утгаар нь үнэлэх боломж олгож байна. Энэ тосгонд хөл тавимагц Ва угсаатны соёл нүдний өмнө амилан сэргэх мэт болно. Жуулчдыг бөмбөрийн хэмнэл дор эртний зан үйлд оролцохыг шууд урьдаг. Хаанч баярын уур амьсгал мэдрэгдэнэ. Ардын дуу бүжиг ихшиглэж, зочид биет бус соёлын үеийн олон төрөлтэй танилцсан. Үеэс үед өвлөгдөн ирсэн уламжлалд өөрсдөө ойртон оролцох боломжтой байдаг. Энэ аялал бол миний амьдралын хамгийн тод дурсамжуудын нэг нь байхаа. Бидний энэ дэрэг нутгийн хүмүүс их халамж анхааралтайгаар хүлээн авсан. Энэ аялал зүгээр л ёс заншил уламжлал харуулсан үзүүлэлтээс хавьгүй өргөн утгатай юм. Учир нь би өмнө нь өөр ардын тоглолтууд үзэж байсан. Модон бөмбөртэй бүжиг надад хамгийн мундаг сэтгэл үлдээсэн гэж бодож байна. Бүжигчид хэмнэлдээ тааруулан толгоогоор ихтэй хөдөлгөж байсан үнэхээр онцгой санагдсан. Тэдний эрч хүч үнэхээр бишрэн байлаа. Вэндин тосгоны нутгийн иргэдэд танилцаж энэ гайхалтай угсаатны тоглолтыг үзсэн тухайгаа би гэрүүл найз нөхдөд заавал ярьж өгнө. 2026 онд эдгээр газарт зураг авсан фанда ажиллагаа Зэрлэг даалгавар кино олонний танил болсонтой холбоотойгоор жуулчдын тоо өмнөх онтой харьцуулахад эрс өсжээ. Нийт зочдын 40 гаруй хувийг зүүн өмнөд Азийн жуулчид бүрдүүлж байна. Энэ кино өргөн дэлгэцэнд гарснаас хойш манай цахим хуудсан хандах хүний тоо мэдэгдэхүйц өссөн. Өмнөх жилүүтэй харьцуулахад ойролцоогоор 15% нэмэгдсэн. Одоо манай явган аялын чиглэлээр өдөр бүр 700 орчим хүн аялж байна. Кино урлагийн өнцгөөс эрдэнэгийн соёл шин өнгөөр нээгдэж байна. Харин орчин үеийн тээврийн дэд бүтцийн ачаар амилсан түүхтэй танилцах боломж улам ойртжээ. Нэгэн цагт алслагдсан хүрэхэд бэрх гэж тооцогдож байсан газрууд өнөөдөр олон орны жуулчдыг татах шин цэгүүд болон хувирж байна. Чижов, Ву Юнли, Иван Молостов, CGTN.